нэг л төрлийн шаардлага тавьдаг. Тэрнийг давсан хөндрүүлсэн гэхээр асуудал нөгөө юу араа өөр юу шилжиж орчих гэдэг. Тэгэхдээ бол бүр их ноцтой биш мөртлөө ингээд ийм олон удаа ингээд автагдаад явагдаад байдаг ийм шаардлагууд байдаг. Энийг бол ер нь цаашид шатдараалсан. Энийг бол олон давтагдах юм бол одоо энийг бол ингэж одоо арга хэмжээ авна гэсэн ийм одоо зохицуултыг бол хийж өгөх шаардлагатай байгаа юм байна. За газар дээрх шалгалтын эрсдлүүд гарцаагүй энэ бол байх зүйл. Манайх бол одоо зохицуултын байгууллага бол гол үүрэг маань бол хяналт шалгалт газар дээр одоо шалгалт тавьж явах хэрэгтэй. 2 жилд нэгээс доошгүй удаа газар дээр шалгалтыг хийдэг. Гэхдээ энэ маань бол одоо бас хугацаанд хийгдэхгүй хоцрох. Ер нь болж игэл зарим даатгалын байгууллагууд бид эрсдэл байх юм бол зөрчил байх юм бол жил болгон хийж явах хэрэгтэй. Гэтэл энэ бол жил болгон хийгдэхгүй хоцроод байдаг жишээтэй. За түрүүний жишээгээр нөгөө муу нэртэй луу данстай гэдгээр нь жон даатгал дээр бол бид нар эхэндээ бол шалгалтаа хийж чадахгүйсэн. Одоо манай ажилтнууд бол санаж байгаа. Өдөртөж бичээл төлөвлөлт орох гэдэг хойшлуулаад байдаг. Ингээ хугацаанд хийх. Гэтэл цаана бол нөгөө зөрчил нь байгаад байгаа юм байхгүй да. Тэгэхээр сүүлд нь байж одоо нэг бэлэн боллоо гэсэн шиг одоо зөвшөөрөл аваад ингээд орохоор нөгөө зөрчил нь байж лээдэг. Энэ маань бол ингээд хугацаа алдаад байгаа жишээтэй. Хянан шалгагчдын ур чадвар бол бас ихээхэн дутагдж байгаа. Тэгээд зарим зөрчилүүд бас илэрхгүй, хугацаа алдаж илэрч байгаа. Тэгэхээр бол нэг төрлийн одоо ижил одоо үйл ажиллагааг бол нэг хянан шалгагч бол газар дээр нь очиход бол энийг бол одоо нэлээд ноцтой зөрчилгээд аваад нэлээд одоо хатуухан одоо ийм хариуцлага тооцоо байхад өөр нэг хянан шалгагч бол энийг зүгээр илээд өнгөрөх жишээтэй. Нэр дурдаад өнгөрөх жишээ. Иймэрхүү зүйл бол хүнтэй холбоотой одоо хянан шалгагчийн ур чадвартай холбоотой зүйл байгаа. Тийм учраас энийг бол ер нь хянан шалгалтын одоо стандарт гэдэг юм уу. Энийг бол хатуу мөрдөх хэрэгтэй юм байна лээ. Энэ бол одоо зохицуулалтын байгууллагын эрсдэлд бол гарцаагүй болно. За даатгалын салбарууд маань бол орон нутагт бол энэ бол шаардлага хангалтгүй. Шуудхан хэлэхэд. Өнөөдөр даатгалын салбарын одоо стандарт гэдэг үйл ажиллагааных юм тийм ээ. Тавигдж байгаа нөгөө нэг зөвшөөрөл олоход тавьдаг нөгөө зохицуулалтын зөвшөөрлийн хувьд бол стандарт гэдэг шаардлага байж байгаа. Тэрийг бол бүрдүүлээд өгч байна. Урд нь бол бид нар нэлээд сулхан ханддаг байсан энэ дээр бол. Энэ жилээс бол одоо энэ жолоочийн албан журмын даатгалын зохицуултыг хийх үед бол гарцааг нөгөө салбарт чинь ажиллах хүнийг бол дор хаяж одоо 2-3 хүний одоо оронтойтой. Энэ бол одоо салбарын эрхлэгч, цаана бол одоо менежер тийм ээ. Тэгээ одоо тэр нөгөө даатгалын менежерээс гадна одоо бас тэр шаардлагатай одоо ажилтнууд нь байх ёстой гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Гарцаагүй өөрийн гэсэн одоо байнгын одоо офистай тэр нь бол ажлын 8 цагт бол байнга онгорхой, байнгын утастай холбоотой. Тэгэхгүй бол одоо энэ жолоочийн даатгалч нь бол албан журмын даатгал газар дээр хийх гэхээр байхгүй байх юм бол энэ бол ардаасаа зохицуулалтын одоо томоохон эрсдэл дагуулна. Зохицуулалтын байгууллага өөрсдөө энийг хийж чадаагүй гэдэг ийм асуудал гарцаагүй гарч ирэх юм аа. Тийм учраас даатгалын салбарууд тавьж байгаа шаардлагыг бол өндөрсгөж цаашдаа энийг бол ер нь өөрийн гэсэн стандарттай болох зайлшгүй шаардлага байна. Энэ бол бас их олон ингээд юмнуудыг байж байгаа. За ингээд даатгалын зохицуулалтын зохицуултыг сайжруулах асуудлын хувьд бол ер нь цаашдаа гарцаагүй одоо энэ зохицуулалтын уялдаа холбоог бид нар сайжруулах хэрэгтэй. Энийг бол ерөөсөө ганцхан санхүүгийн зохицуулахаар гэхгүйгээр энийг бол хороон дотроо бусад одоо үн цаасны газартай, бичил санхүүгийн газартай, цаашлах юм бол одоо Монгол банктай, бусад одоо энэ байгууллагатай бид нар энэ зохицуулалтаа бол сайжруулах, уялдуулах шаардлагатай болж байгаа. Жолоочийн даатгал дээр бол энэ дээр бол одоо жишээ нь замын цагдаа зохицуулалт шүү дээ, зохицуулалтын байгууллага. Тээврийн одоо газар, тээврийн газар. Тэднийхтэй одоо бид нар хамтарч одоо зохицуулалтын одоо уялдаа холбоо хангах хэрэгтэй болж байна. Даатгалын зах зээлийг одоо цааш хөгжүүлэх дунд хугацааны нэг стратеги хөтөлбөрөө бид нар батлуулах хэрэгтэй байна. Энийг бол одоо боловсруулна гэдэг ийм асуудал явж байгаа бох нэг ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Нэг ийм зүйл 17 он хүртэл гэсэн байна тийм. Тэгээ нэг стратеги гэсэн юм яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд одоо бидний нөгөө өмнө боловсруулсан тэр нөгөө даатгалын салбарыг хөгжүүлэх одоо бидний одоо бодож сансан тэр зүйлийг бас бид нар тэнд ажил болгож ингэж батлуулах хэрэгтэй байна. Асуудал байж болно. Ингээд хугацаа хязгаартай учраас ингээд үүгээр илтгэлээ дуусгая.
За энэтэй холбогдуулаад яг асууж тодуулмаар зүйл хариулъя. Даатгалын компаниудын одоо төлөвлөрийн шалралт талаасаа ч рейтинг талаасаа ч юм одоо зохицуултыг нь сайжруулах бол одоо нэг ийм асуудал гараад байна л да. Даатгалын компаниуд хэтэрхий нөгөө фронжи олгоноос хөөцөлдөөд фронтын журам батлагдсан гэж тэрийг олж ирсэн байлаа хараагүй болохоор ямар байдлаар байгааг нь мэдэхгүй байгаа асуугаад байгаа. Одоо чинь ийм тохиолдол сайн гарч байгаа. 2.2 сая гаруй долларын фронжийг даатгалыг хийхин төлөө даатгалын компани хоорондоо уралдаад үнгүй нөгөө мөнгөний өөрсдөө дамжуулж гаргах тийм санал өгч ирж байгаа. Энэ цаашдаа яг өгөхөр хурамжийн орлогоо сэт хөөцөлдөөд нөгөө хурамжийн орлогоороо үнэлэгддэг юм шиг зах зээл дээр үнэлэмж тогтчихвол тэрийг тиймэрхүү даатгалуудыг баг өөрсдөө мөнгө өгч худалдаж авах юм болох гэдэг байхгүй. Одоо мөнгө авч ирж байгаа байхгүй. Тэр цаад даатгалагч компани яаж ийнэ гэхээр давхар даатгалын компаниг олцоод энэ мөнгийг танахаар дамжуулаад гаргахад та нар хэдийн шийдвэр авах гэж асуусан чинь тэр дотоос сонгож олох дотоос нэг компани үнгүй гаргаад өгөө гэж байна. Тэр компани хувьд яг хурамж нүсэн. Тэрүүгээр зах зээл дээр өөрөөр хэлбэл том маркет шир нүсэн ч гэдэг юм уу тэр утгаараа үнэлэн сайжирч байна. Энийг төлөвлөрийн шалгууртаа гэдэг юм уу тэр үзүүлэлтээ гэдэг юм уу яаж өгөх вэ? Яг нөгөө талаасаа давхар даатгал талаасаа бол мэдээж эрсдлээ гаргах хэрэгтэй гэж нэг байгаад байна шүү дээ. Тэгэхээр том эрсдлүүдийг авч байгаа тохиолдолд максимумдоо тэдэн хувийн компанидаа үлдээгээд энэс илүү үлдээхгүй байх ёстой шүү гэсэн ч юм уу ийм зохицуултууд яаж хийх вэ? Наадах чинь шүү дээ. За нэгдүгээр асуулт нь бол тэр ихний одоо хийж байгаа юм чи хорчихсон. Хорчихсон. Энэ бол хүчин төгөлдөр болцсон. Одоо 1 сарын 18 гэхэд шийдвэр гарцсан, тогтоол гарцсан. Одоо энэ журмыг бол даатгачтай холбоонд хүргэнэ.